Уураг гэж юу вэ? Нэмэлт хижээл, амин дэм гэж юу вэ? Та ямар уураг хэрэглэх ёстой вэ? Америкийн амьдралын хэм маяг уусаа нөгөө спорт талбар байгаа. Тэгээд юу ч орой хоол идсэн дараа тэд нэр байнга алхаж чинь байнга дугуй унж тийм. Эсвэл одоо юу гэдэг байнга жим дээр унж гэсэн хэлж байна. Та яагаад дасгал хөдөлгөөн хийх шаардлагатай вэ? Та яавал эрүүл чирэг байх вэ? Хүн хитрхи хүсэж явж байгаад ганцхан чихийг барбарын сэтгэхэд энэ та нарын бие өөх болж өрнөлдөх юм аа гэж. Энэ бүх асуултын хариултыг Sports Nutrition нэвтрүүлэг мэрэгжлийн хүмүүс танд хариулнаа. Өглөө хоолой халааж идэх. Тэгээд хоол халааж идэхээс сөрөг тал юу вэ? Дээрээс нь өглөө босчоод ерөөсө шууд баг нүд нэрийг болж одоо тамхи шууд тамхи. Sports Nutrition нэвтрүүлгийн ирэх 2 шинэ дугаараар та бүхэн өглөөний хоолтын талаар сонирхолтой мэдээллийг хүлээн авч үзээрэй. 7 хоног бүрийн 5 гарагт SBS World Tour уулзцай. Sports Nutrition нэвтрүүлэг. Сайн байцгаана үзэгчдээ та бүхэндээ энэ сайхан өдрийн мэндийг хүргэе. Ингээд Sports Nutrition нэвтрүүлгийн шинэ дугаар эхлэхэд бэлэн боллоо. За манай Sports Nutrition нэвтрүүлэг та бүхэндээ өнгөрсөн цаг хугацаанд нийтдээ 3 дугаарыг хүргэсэн байгаа. За тухайн 3 дугаараараа бид та бүхэндээ уураг гэж юу юм, нэмэлт тижээл, амин дэм гэж юу юм, турхаа хүмүүс яавал таргалж ирүүл болох уу, тархан хүмүүс яавал турхуу талаар сонирхолтой ярилцлагуудыг бол хүргэсэн байгаа. За манай тухайн дугааруудад Golden Gym Fitness-ийн инх хоёр болон за Perfect Body Club-ийн ахлах салжуулагч Jams нар оролцож байсан бол өнөөдрийн дугаараар шинэ зочин хүрэлцэн ирсэн байгаа. За ингээд үзэгчдээ та бүхэндээ студидтэй үзэгчдээ зочтой бол танилцуулъя. За Golden Gym Fitness-ийн эмч инх хоёр маань хүрэлцэн ирсэн байгаа. За мөн Mom Food Land компаниг гүйцэтгэх захирал Насан Дэлгэр ах маань хүрэлцэн ирсэн байгаа. Ингээд хоёртоо энэ сайхан үчи мэндийг хүргэе. За баярлалаа. За ингээд SBS HDTV-с та бүхэндээ Sports Nutrition нэвтрүүлгийнхаа 4 дахь дугаараар өнөөдрийн дугаараар өглөөний хоол гэж юу юм бэ? Өглөөний хоолтын талаар ярилцах болно. За тэгэхээр хүмүүсийн хувьд бол өглөөний хоол гэдэг нэгэн том бүлэг сэдэв байгаа учраас бид та бүхэндээ өглөөний хоол сэдвээр 2 дугаарыг бол зориулахаар шийдсэн байгаа. Sports Nutrition нэвтрүүлэг 7 хоног бүрийн 5 гарагт таны өмнөд очиж байгаа гэдгийг дуулгахад таатай байна. Ингээд гуруула ярианд орё гэж бодож байна. Өглөөний хоол тэгэхээр маш одоо тийм том сэдэв гараад ирж байна л та. Тэгээ ялангуяа одоо инх хоёр маань бол амгаан ухааны талаас нь бол тайлбарлана. За манай Mom Food Land компаниг гүйцэтгэх Насан Дэлгэр ахын хувьд бол Монголд одоо овёосоор бол дамжуулж овёос хэмээх бүтээгдэхүүнийг оруулж ирж Монголд нутагшуулж байгаа. Тэр нь бол өглөөний хоолтой холбогдож байгаа учраас бас өөригтэй нөрсөн. За тэгээд урилгын минь хүлээж авсанд маш их баярлалаа. Ингээд эхний асуултаа тооёроос сухад өглөөний хоол гэж та хоёрын хувьд яг юу вэ? Юуг ер нь өглөөний хоол гэж нэрлэдэг вэ? За энэ хоёроос эхлээд хариулт аваад яваа тийм. За өглөөний хоол гэхэлэр ерөнхийдөө хоол ижилийн одоо үндэс буюу одоо бүтцийг ер нь бол нэгдүгээр одоо шинэ тижилийг одоо бодис буюу уураг, нүүрсэс одоо өг тос гэж хэлж байгаа. Харин дараа нь болохоор эрдэс бодис болон витамин гэдэг энэ одоо 5 төлөв одоо зүйлийг одоо яг хоол ижилийн үндэс гэж нэрлэдэг байгаа юм л да. Тэгэхээр хүн бол одоо ойр цагаар өдөрт нэг 7-8 цаг унтчаад өглөө босоход бол хүний бие бол маш их сэргийг үйж идэг. Тэгэхээр бол шинэ тижил одоо яг сэргийг үедээ маш сайн шинэ тижил авах юм бол тухайн одоо хүний бие нэлийн эрүүл байх одоо талын болно гэсэн үг л дээ. Тэгэхээр бол өглөөний хоолыг бол ер нь бол яг саний миний саний хэлсэн 5 зүйлээ тавуулыг нь авч иж одоо өглөөний хоол бүрэн гүйцэд одоо хангалтна гэсэн. Зарим хүмүүс хэлдэг л дээ. Ер нь бол зарим ихэнх одоо махлаг хүмүүсүүдийг авч үзэх юм бол ер нь бол өглөөний цайгаа уудаг хүмүүс байдаг. Өглөөний цай уудаг хүмүүс ихэвчлэн махлаг байдаг. Тийм. Тэгэхээр бол манай нэг Golden Gym Fitness Club дээр хүмүүс орж ирнэ. Тэгээд аппаратаар амжигдал ихэвчлэн махлаг хүмүүс л өглөөний цай уудаг хүмүүс байдаг. Өглөөний цайгаа болохоор ер нь тодорхой хэмжээгээр хэвшүүлээд хэрэглээд ирэхлээр хүмүүс бол тэр илүү эрүүлжиж одоо турах магадлал нь бас илүү өндөрсдөг. За Насан Дэлгэр ах хувьд өглөөний хоол гэж таны бодлоор энгийнээр юу вэ? За би маш энгийнээр л тайлбарж хэлэх хэрэгтэй байгаа. Тэгэхээр эмч маань ерөнхийдөө их дэлгэрэнгүй хэлчлээ. Тэгэхээр яг унтаад амраад босоод ирсэн хүнд бол ерөөсөө өглөөний хоол бол хамгийн чухал. Ягаад тэгэхээр амарсан биен дээр бол тэр бие бол өглөө идж байгаа тэр өглөөний чинь хоолыг бол одоо 100% хүлээж авах бэлэн байдаг. Хүний бие амраад ирсэн бие. Тэгэхээр ерөөсөө хүмүүс ерөөсөө өглөөний хоолыг идэхгүй гарснаас ерөөсөө тархал өвчлөлтийн 65% тэрнээс үүдэлтэй байна л да. Тэгэхээр хүн болго ер нь өглөө бол заавал хоол идэж гарч байгаа шүү дээ. Тийм л. За манай студид 2 зочин ирхэн байгаа. Тэгээд хоёулаа бас илүү одоо нийгэм рүүгээ ч гэдэг юм өөр сэдв рүүгээ орж ярилцъя гэж бодож байна. Энх хоёрын хувьд, Насан ахын хувьд одоо өглөөний хоолоо та хоёрын хувьд өглөөний хоолоо яг юу үедээ гардаг вэ? Мэдээж хэвчлэн тий. За яг хувь хүнийхээ хувьд гэх юм бол мэдээж одоо монголчууд их хонсон хоол бас иддэг тийм ээ. Миний хувьд бол мэдээж өглөө босоод хонсон хоол их бол хоолоо хасгаж болохгүй. Мэдээж халаагаа идчихдэг.
Тэгэхээр өглөөний хоол байхгүй бол хөнгөн гурилан бүтээгдэхүүн болоо одоо өндөгтэй ослуулж иддэг. Тэгэхээр бол хүн бол өглөө босоход бол хүний одоо биеийн одоо бензин буюу одоо нүүрс ус нь одоо гурилан бүтээгдэхүүн тийм ээ. Будаа гурил зүйлүүд байдаг. Тэгэхээр л өглөө бол аль болох гурилан бүтээгдэхүүн нүүрслэг бүтээгдэхүүн идхийг зорддог. Яагаад гэвэл бид нэр өдөржингөө ажилтай тийм ээ сургуультай байдаг учраас өдөржингөө бидний одоо цус олон тарих булчин бол энерги дижигдэх хэвээр. Иймээс өглөө гурилан бүтээгдэхүүн идэх нь бол бидний одоо бие организмд илүү сайн байдаг гэсэн. Тэр жишгээр өөрөө яаж ч гурилан бүтээгдэхүүн тийм. За насанд л ярих. За миний хувьд бол мэдээж ихтэй өөрсдийнхөө хийж байгаа энэ моёс өглөөний хоолыг идэж байгаа. Тэгээд хэрүү зүгээр яг ажил ихтэй үед яг моёс өглөөний хоолоо бид би бол өглөө сүйтэй идэж хэрүү амжихгүй тохиол цэнэглэгч гээд манайд шахмал байдаг. Тэгэхээр би тэрийг авал өглөө мэдээж аяг усаа уучаад тэрийг аваад гардаг л та. Тийм. Бас тэр маань бас гурилан бүтээгдэхүүний холцтой. Ер нь бол манай бүтээгдэхүүн бол гурил бол ордгүй. Тий. Цардуулгүй эслэг өндөртэй ийм л бүтээгдэхүүн байна. Тэгээ одоо ер нь бол яг Америкт, Европт одоо цардуулнаас үүсэлтэй бас ер нь бол өвчлөлүүд байгаа. Одоо жишээ нь Америкаас ч юм уу гаднаас орж иж байгаа өглөөний хоолуудыг харахад ерөөсөө глютен фри буюу цардуулгүй гэдэг нь одоо маш өндөр үнэтэй байдгаас гадна нөгөө нэг өгж байгаа хүний бид өгж байгаа үржилсэн буюу одоо нөгөө эслэг өндөртэй тэр талаараа давуу талтай байдаг учраас ерөөсөө тийм аль болох тэрийг тэнцвэрчүүлж гурилан бүтээгдэхүүн мэдээж идэлүүл яг бид нар уусаа идээд твшээ сурцсан хүмүүс гэхдээ энэ нөгөө нэг цардуулгүй ийм бүтээгдэхүүнээ бас давхар хэлж явах хэрэгтэй. За миний хувьд бол өглөө айгүй тийм одоо детальчилж өглөөний сайхан уудаг. 4 өндөг чанд иддэг. За тэгээ 2-3 хардлах варианттай одоо иддэг жимсэн шаналтай. За тэгээд хүүхдийн сүүн будаа байдаг шүү дээ. Каш чанж уудаг. Тийм хөвшилтэй. Тэгээд тэр өглөөний цагаа уухгүй л болохоор нэг тийм сонин өдөр өнгөрөөд байгаа юм шиг надад бол мэдрэмж төрөөд идэв. Тэгээд манай үзэгчид ч гэсэн өглөөний хоолн дээр бол төлхөө ач холбогдлыг өгж байгаа нь бол зүйтэй болов гэж бодож байна. Тэгээд дараагийн асуултыг бас тоороосоо тавихад монголчуудын хэл зүг байдаг шүү дээ тийм. Өглөөний хоолыг өөртөө, өдрийн хоолыг найздаа, оройн хоолыг дайсандаа гэдэг. Энэ бол одоо ингээд зүгээр нэг хэлсэн үг биш байх гэж би бол бодож байна. Амьдралын маш олон жилийн шалгуураар монголчуудын одоо тэр гайхамшигтай зохион байгуулалтаас бол гарч ирсэн үг байх гэж байна. Тэгэхээр тоор энэ үгтэй хэр санал нийлж байна. Ер нь энэ үгийг эмнэлгийн талаас нь за хувь хүн талаасаа тайлбарлавал яаж тайлбарлах вэ? Энэ үгийг бол яг л энэ одоо зөөр үг болохоор ер нь бол амьдрал их нийцтэй гэж үздэг л да. Тэгэхээр яг бидний одоо анагаах ухааны их сургуульд одоо байхад одоо Сувдаа багш манай доктор профессор Сувдаа багш манай хэлжсэн. Хүн хитрхи хүсэж явж байгаад ганцхан ширхгийг барбарис идэхэд энэ та нарын биед өөхөлж хөрөмлөх юм а гэж нэг үг хэлжсэн. Би оюутан байхдаа сонсч байсан ч тэр үг ерөөсөө мартдаггүй. Одоо хүмүүс зөвлөгөөхтэй хэрэгэлдэг. Тэгэхээр хүн үлсэх тусмаа хүний бодис солилцоо одоо удааширдаг гэсэн. Тэгэхээр бол 100% бодис солилцоотой өндөр явуулчихлаа гэж бодоод өсөөлөх юм бол одоо бодис солилцоо нэг 80 70 болоод одоо ажлын байраа одоо хурааж эхэлдэг байх нь л. Тэгэхээр бол яг тэр үлсэх мэдрэмжээрээ яг 100% хоол ичлээ гэж бодъё л да. Тэгэхээр бол яг үлссэн байх үедээ 70 одоо хувийн бодис солилцоонд хоолоо хэрэглээд үлдсэн 30 яадаг байх нь. Шууд бидээ хадгалах буюу одоо өөх хэлбэрээр шууд хадгалдаг гэсэн. Тэгэхээр бол хүн хитрхи их үлсгэлээрээ хэд одоо идж байгаа хоол одоо бид өөх болох хоригдлол нь бол илүү илбэг байдаг. Тийм учраас өглөөний хоолыг одоо ягаад өөртөө тий хамгийн сайн гэсэн үг шүү дээ. Өдрийн хоол ер нь найзтай гэхэлэр ер нь боломжтой орой муу гэдэг нь өглөө бол хүний бодис солилцоо хамгийн дээд зэгтэй байдаг. Тэгэхээр хоол шууд идлээ бодис солилцоо түүнийг шууд задлаад хуваарлах хэвээр газрууд нь бүгд нь хуваарлана. Тарих бол тарих, булчин бол булчин, илэг бол илгэндээ хуваарлаад өгчнө. За харин үдээс хойш буюу өдрийн 1 цагийн хоол ичээд 3 цагаас хойш болохоор хүний бодис солилцоо ерөнхийдөө уруудах түвшинд явчихдаг. Тэгэхээр бодис солилцоо уруудаад байна гэдэг бол яг уруудж байгаа түвшинд одоо биеийн бодис солилцоо удаашрж байгаад хүнд хоол буюу одоо цөөн ч юм уу буу цуушрал идчих юм бол удаашилсан бодис солилцоон дээр миний түрүүний хэлсэн их хоол ичихлээр тухайн үеийн багассан бодис солилцоон дээр хоол аваад илүүлэлгээ бас өөх болгоод байгаа. Тэгэхээр бол үдээс хойш хоол хэд их өндөр калоритой байх нь хүнд одоо өөх хурлтыг нэмэгдүүлдэг. Тийм учраас хамгийн сайн хоолыг өглөө идэж гэж одоо зөвлөд байгаа юм да. Тэгвэл та тархалахгүй мөртөө бидээ авах ёстой юмыг бүгдийг авч чадна. За өстой үнэхээр гайхалтай хариулт өгөл өгч байна. За насаахын хувьд энэ зүрх одоо хэр санал нийлдэг вэ? Юу гэж боддог вэ та? Энэтэй мэдээ санал нийлдэг байх уу. Гэтэ яг зүгээр одоогийн төвшин зүгээр авч үзэхэд өглөөний хоолыг
өөрсдөө буюу одоо би хэлэхэд байгаа гэхэлээ одоо өглөө босгоо чинь гэр бүлдээ хүмүүс сэрнэ тийм үү. Тэгэхээр өглөөний хоолыг өөрсдөө буюу одоо тэр гэр бүл хамгийн өөрчлөлттэй тэр хоолыг өглөө заавал цаг гаргаж сууж идэх ёстой тийм үү. Өдрийн хоолыг найзуудтайгаа тэгэхээр юу гэсэн үг тэр одоо аяг хоол байвал чи талын ч юм уу найз нөхдөсөө хуваад идэх нь шүү дээ. Тэгэхээр тэр бол өөрт чинь болж байна гэсэн үг. Зүгээр нь хилцүүгийн үед болохоор оройн хоолыг дайсандаа гэдэг байгаа тийм үү. Гэтэ бас арай тийм байж болохгүй байх л та. Зүгээр оройн хоолыг болохоор ер нь болж үйл идэхгүй байх. Одоо юу гэдэг юм те. Хинд ч гэсэн өхгүй байх. Хажуу найздаа ч гэсэн энд ч гэсэн өхгүй арай тэрнээс татгалзах арай хөнгөн хэлбэрийн одоо тийм хоолыг идж байгаасаа л гэж одоо хэлмээр байна тийм. За ингээд спорт нутришн нэвтрүүлэг маань үргэлжилж байгаа. Манай нэвтрүүлэг та бүхэндээ 7 хоног бүр очно. За спортын талаар, нутришны талаар сонирхолтой мэдээллүүдийг бол хүргэхээр бэлдээд байгаа. Тэгэхээр гурал бас яриандаа хэсэг завсар оруулъя. За дэлхийн хамгийн амттай 15 өглөөний хоол гэж Bleacher Report-оос гаргацсан. За манай Монголын сайтуудаар гаргацсан гоё сонирхолтой нийтлэл одоо бичлэг байна. Тэгэхээр энийг бид бас дотроо localize хийгээд гаргацсан байгаа. Ингээд дэлхийн хамгийн амттай 15 өглөөний хоолыг яг одоо танд үзүүлье. Хэсэггүй хугацааны дараа спорт нутришн нэвтрүүлэг маань үргэлжлэх болно. Уураг гэж юу вэ? Нэмэлт хижээл, амин дэм гэж юу вэ? Та ямар уураг хэрэглэх ёстой вэ? Америкийн амьдралын хэм маяг нугасаа нэг спорт талбар байгаа. Тэгээд чи орой хоол идсэн дараа тэд нэр байн галах чинь байн дугуй юм чинь тий. Эсвэл одоо юу гэдэг байн жинг гэж гэсэн хэлж чинь. Та яагаад дасгал хөдөлгөөн хийх шаардлагатай вэ? Та яавал эрүүл чирэг байх вэ? Хүн хитрхи хүсэж явж байгаад ганцхан ширхгийг барбарын сэтгэхэд энэ та нарын бие өг болж байгаа юм аа гэж. Энэ бүх асуултын хариултыг спорт нутришн нэвтрүүлэг мэргэжлийн хүмүүс танд хариулна. Өглөө хоолой халааж идэх. Тэгээд хоол халааж идэх сөрөг тал юу вэ? Дээрээс нь өглөө босчоод бүрс шууд баг нүд нэгийг болж одоо тамхи шууд тамхи. Спорт нутришн нэвтрүүлгийн ирэх 2 шин дугаараар та бүхэн өглөөний хоолтын талаар сонирхолтой мэдээллийг хүлээн авч үзээрэй. 7 хоног бүрийн 5 гарагт SBS World Tour уулзсан. Спорт нутришн нэвтрүүлэг. Туркийн үндэсний өглөөний цай үүнд төрөл бүрийн бяцлаг, өргөс тхимэх, помидор, амталсан мах зэрэг ордог. Польшийн өглөөний цай орцондон шарсан өндөг, соус, нухсан төмөс болон төрөл бүрийн ногоо багтдаг. Мексик өглөөний цай. Энэхүү өглөөний хоол нь мозонила ос гаралтай бөгөөд татсан үхрийн мах, шош болон бяцлаг зэрэгс бүрддэг. Австрали өглөөний цай. Тэд өглөөний цайнда вегамите хэмээх өөрсдийн талхны холцоо ихээр хэрэглэдэг. Итали өглөөний цай. Италийн иргэд өглөөний цайнда капучино болон пульчийг өргөнөөр иддэг юм байна. Бразил өглөөний цай. Тэд мах, бяцлаг болон багет талхыг ихэнхдээ хэрэглэдэг. Гана өглөөний цай. Ганы иргэд өөрсдийн уваки хэмээх үндэсний хоолоо өглөөний цайнда зоогддог. Үүнийгээ амтлан шарсан шош, будаа зэргээр хийдэг байна. Португалчууд өглөөний цайнда кофе болон нарийн бовыг хөвчлэн хэрэглэдэг. Харин боливчууд шарсан ногоотой банш хийж идэх нь элбэг. Энэ нь тэдний үндэсний өглөөний цай юм а. Аргентин өглөөний хоол. Тэд өглөөний цайнда факчурс хэмээх үндэсний нарийн бовыг өргөн хэрэглэдэг. Англичууд өглөөний хоолндоо шарсан өндөг, гэрэлт шарсан помидор, сосиск, гахаа мах зэргийг зооглох дуртай байдаг. Кубчууд өглөөний цайнда Кубын үндэсний талх болон кофег уудаг. Гэхдээ тэд кофендоо баг зэрэг давс хийдэг гин шүү. Америкчууд өглөөний цайнда сэндвичийг өргөн хэрэглэдэг. Тэд сэндвичэндээ салат навч, бяцлаг, помидор зэргийг хийдэг байна. Ала фрафа. Энэ бол Пакистаны үндэсний өглөөний хоолны нэр. Ямар нэгэн илүү дутуу чимэглэлгүй үндэсний талх. Үүнийгээ жимсний халуун сүмс, цүцгийн тос болон бусад зүйлээр амталдаг. Хаваад оршин суудаг хүмүүс бусад орныхоос эрс ондоогоор өглөөний цайгаа зоогддог. Бусад оронд талах, кофе, мах зэргийг хэрэглэж өглөөний цайгаа бэлддэг байхад хаваад амтад жимснүүдийг өглөөний цайнда зоогддог юм байна. Уураг гэж юу вэ? Нэмэлт хижээл, амин дэм гэж юу вэ? Та ямар уураг хэрэглэх ёстой вэ? Америкийн амьдралын хэм маяг нугасаа нэг спорт талбар байгаа. Тэгээд чи орой хоол идсэн дараа тэд нэр байн галах чинь байн дугуй юм чинь тий. Эсвэл одоо юу гэдэг байн жинг гэж гэсэн хэлж чинь. Та яагаад дасгал хөдөлгөөн хийх шаардлагатай вэ? Та яавал эрүүл чирэг байх вэ? Хүн хитрхи хүсэж явж байгаад ганцхан ширхгийг барбарын сэтгэхэд энэ та нарын бие өг болж байгаа юм аа гэж. Энэ бүх асуултын хариултыг спорт нутришн нэвтрүүлэг мэргэжлийн хүмүүс танд хариулна. Өглөө хоолой халааж идэх. Тэгээд хоол халааж идэх сөрөг тал юу вэ? Дээрээс нь өглөө босчоод бүрс шууд баг нүд нэгийг болж одоо тамхи шууд тамхи. Спорт нутришн нэвтрүүлгийн ирэх 2 шин дугаараар та бүхэн өглөөний хоолтын талаар сонирхолтой мэдээллийг хүлээн авч үзээрэй. 7 хоног бүрийн 5 гарагт SBS World Tour уулзсан. Спорт нутришн нэвтрүүлэг.
За ингээд спорт нутришн нэвтрүүлгийг таамтайгаа үзэгчдээ баярлалаа. Манай нэвтрүүлгийн 4 дахь дугаар та бүхэндээ хүрж байгаа. Өмнөх дугааруудаар бид уураг, шим тижэл, нэмэлт тижэл, за тэгээд сонирхолтой мэдээллүүдийг та бүхэндээ өгсөн бол өнөөдрийн дугаараар өглөөний хоолтын талаар мэдээж зөв хоолтын талаар үргэлжлүүлэн ярьж байгаа. Ингээд бид гуравсаа эхний асуултуудаа өглөөний хоол гэж өөрсдийнх нь хувьд юу, за мөн юу идэх талаар бол ярилцсан байгаа. Одоо харин дараагийн бас нэг бүлэг хэсэг рүүгээ орё гэж бодоод байна. Ер нь бол өглөөний хоол гэдэг сэдвийг бол би аль болох олон задлахыг хичээсэн. Тэгээд би бас ажлынхаа залуучуудаас асуулаа л да. Та нарын хувьд өглөөний хоол гэж юу вэ? Өглөөний хоол гэдэг сэдвээр би нэвтрүүлгээ хийж чинь ямар асуулт асуумаар байна гэсэн. Манай ажлын ихэнх залуучууд өглөө ерөөсөө юм мэдчих чаддгүй гинэ. Ерөөсөө унтаад сэрсэн болохоор ингээл нэг л бирүүн ямар ч хоол ордгоо, баг ус ч ордгоо. Тэгээ нэг аяг ус уусан болоод ажил дээр ирээл одоо өглөө 9-т ажилдаа ирж байгаа шүү дээ. Тэгж байсаар бол нэг өнгөрөөгөө за хоол цаанд орох уу гэж тэгэнгүүт за тийгээд нэг хоол идчихдэг. Ийм одоо жишээтэй хүмүүс бол байна. Тэгэхээр өглөөний хоолыг одоо ингээд идэж чадахгүй ажил төрөлдөө гарчаад байгаа хүмүүсийн одоо бодол одоо та хоёрын бодол нэгдүгээрт юу байна? За дээрэс нь сөрөг нөлөө гэж байна уу? Эсвэл сайн талч бас байж болох юм тийм. Тэгэхээр энэ талаас нь тайлбарлаач. Тэгэхээр өглөө хоол идэж чадахгүй байгаа хүмүүс ингээд дадал болоод ерөөсөө өглөө одоо цайгаагаа зөвлөсөн ч гэсэн идэж чаддгүй л да. Одоо ходоод агссан юм шиг ерөөсөө юм ордгоо. Ирэхлээр л одоо өгж гарч байгаа. Тэгэхээр л байнга ингэж өглөө үлэн сэрээд тахлаар яадаг вэ гэхээр ер нь бол хүний дотор эрэхтэн буюу хүндэд эрэхтэн одоо ходоод нарийн бүдүүнгүүд сэдвээр эднэр болохоор бүгд булчиндаг эрэхтэн. Тэгэхээр л хүн унтчих явцдаа хүний дотор гисний үйл ажиллагаа маш сайн ажиллаж идэг. Тэгэхээр л шөнийн хугацаанд ажил цааргаад булчиндаг эрэхтэн учраас агс цааргаад бага зэрэг жижигэрдэг гэсэн. Өглөө бол одоо хамгийн минимум жижиг хэсэгт ордог гэсэн үг. Тэгэхээр өдөржингөө хоол идээд ходоод бол сунж идэг. Харин болохоор өглөөний хувьд болохоор нэлээд жижигэрсэн байдаг учраас одоо хоол ороход нэлээд төвхтэй. Тэгэхээр бол хүмүүс ихэвчлэн яарж босч байгаа хүмүүс бол өглөөний цайгаа уух нь болохоор ховор байдаг. Тэгэхээр бол одоо өөрийнх нь сэрдэг цагаас арай жоохон өмнө одоо сэрээд шууд яарад хуцан руу өмсөд ажил сургуульдаа явах биш тайван сайхан байж байгаад өөрийгөө тайвшруулж агаад одоо гиз дотор ирэхнээ одоо тайвшруулна гэсэн үг шүү дээ. Тэгж байгаа түнхөө одоо тайвнаар цайгаа уух юм бол хоол нь бол ордог. Тэгээ яг ихний удаа л жоохон хүчлээд идчих хэрэгтэй. Тэгээ дараа нь энэ үнийг одоо дадал болох хэрэгтэй. Тэгэх юм бол бие организм гэдэг бол ерөөсөө хамгийн хурдан дасан зохицдог хэрэгтэй. Тэгэхээр өглөөний цайгаа эхний нэг 7 хоног бол нэг идэхэд хэцүү байна. Харин дараад 2-7 хоногоос эхлээд бол ерөнхийдөө идээд хөвшиж чинь гэсэн. Тэгэхээр үлэм зарим хүмүүс ингэдэг л дээ. Одоо ер нь монголчууд нэлээд сайхан дасгалж чинь тийм ээ. Тэгэхээр өглөө үлэн дээрээ дасгал хийгээд. Энэ бол ерөнхийдөө бас жоохон буруу юм л да. Тэгэхээр өглөө бол зайлшгүй бол хөнгөн чанарыг мэдчихээ дасгал хийх хэрэгтэй. Тэр өглөөний цайгаа уухгүй ажил хөдөлмөр болон одоо дасгал сургуульд хийснээр бол бид цэрэг нөлөөдөд гарч ирнэ л дээ. Тэгэхээр бол булчингаа хөгжүүлж байгаа залуучуудын хувьд ч гэсэн одоо өглөө дасгал хийх нь болохоор булчингаа задлах эрсдэлтэй. Яг л хүний цуснд хангалттай нүүрсний хэмжээ буюу сахарын глюкозын хэмжээ багассан үед дасгал хийхлээр богино хугацааны нүүрс ус бид хэрэг болдог. Тэр тийнийг хаанаас яаж гаргах вэ гэхлээр одоо булчингээс одоо задарч одоо өөрөөсөө одоо глюкозыг ялгаруулдаг. Уул нь бол хэвийн үед болохоор мэдээж хоолноосоо болон өөхнөөс одоо илэг болон булчингаас одоо дамжиж одоо багахан одоо глюкоз бол гарах хэрэгтэй байдаг. Гэвч одоо богино хугацааны одоо ямар ч тэжээлгүй орчин дасгал хийхлээр хүн болохоор булчингаа задлж одоо байхгүй болгодог гэсэн. Тэгэхээр бас одоо өглөө имиж яддаг манай ажлын залуучууд манай нэвтрүүлгийг үзэх нь дамжиггүй. Тэгэхээр яаж хийж байгаа өглөөний цайгаа та нар уух нь бай шүү гэдгийг бас хэлмээр байна. Тэгээд насаахан иргэн тойронд өглөөний цайгаа уудаггүй найз нөхөд байна уу? Тэднэрт та одоо яаж зөвлөж, яаж хөвшүүлж байна, яаж юм? Ер нь бол манай компанийн хувьд бол яг энэ өглөөний хоолыг үйлдвэрлэж байгаа хувьд нэгдсэн одоо ийм хөтөлбөр гаргах гэж байгаа утгагүй. Тэгээд тэрний юу гэхээр ерөөсөө 10 жилийн хүүхдүүд, залуучууд бид нэр өөрсдөө амьдралын хэв маяг маань өөрсдөө гэж хөвшээгүү одоо юу гэдэг өглөө босоод их давчуу босдог ч юм уу одоо тэр нөгөө нэг эцэг эхээсээ одоо юу гэдэг чинь өглөөний хоолыг яг нэг ширээн цугаад идэж сураагүй учраас тодорхой хугацаа шаардлагатай. Тэгэхээр бид нэр бол одоо цэцэрлэгээс нэгсүүлээд хүүхдүүдэд тэгээд энэ бага дунд сургуулийн хүүхдүүдэд за өглөөний хоолны ач тус юу вэ? Өглөө амдаа хоолоо ер нь хэдийн хугацаанд яаж идэх ёстой вэ гэдгийг тийм сонирхолтой хичээлээр орж ирнэ бага дунд сургуулиар тийм хичээл заах. Тиймэрхүү хөтөлбөр болсуулаад тэн дээр ажиллаж байгаа. Тэгэхээр энэ бол үнэхээр ач холбогдолтой өвчлөлийг багасгах одоо олон талын ач тустай учраас энийг бол маш олон газрууд дэмжиж байгаа учраас энэ маань одоо хэрэгжүүл одоо манай танай ажлын залуучууд зөвхөн бүхэл хүмүүс одоо ер нь бол ирээдүйд учирч болох одоо юу гэдэг санхүүгийн ч байна уу эрсдлээс хүн
урьдчилан сэргийлэх тулд өөртөө хийж байгаа л хөрөнгө оруулалт гэсэн үг байхгүй юу. Тэгэхээр хүн жоохон ч гэсэн 5 минут байна уу? 5 минут л байх хангалттай. Тэгэхээр өглөө нэг 5 минутын өмнө босоод өөрийгөө бэлдээ дараа нь тэр өөрт хэрэгцээтэй тэр зүйлсээ идчихэд гарах хэрэгтэй. Тэгэх юм бол ирээдүйд 5 жилийн ч юм уу жилийн дараа ч юм уу өөрт ч уучрч болох тэр юмнаас урьдчилан сэргийлж байна гэсэн үг. Тийм учраас тийм л байна. За тэгээд түрүүн их баяр хэлсэн шүү дээ тий. Өглөө яаж хийж яагаад гоё тайвшраад тайван сууж агаад нэг 5 минут ч юм уу тайвширсныхаа дараа хоол идэх хэрэгтэй. Би бас заримдаа өглөө яарад босоод ерөөсөө гяс ингээл юмнууд айгаал ингээл баг идчих яхта гараал явчихдаг. Тэгэхээр тэр бол нэлээд буруу юм байна гэх манай залуучууд бас ойлгож авч байгаа хаа. Тэгээд спорт нутришн нэвтрүүлэг яг ийм учраас та бүхэнд одоо та бүхний буруу хөвчлийг засахын тулд бид бол ажиллаж байгаа. Тэгээд дараагийн би хоёр асуултыг их бариасаа тавихыг илүү бол үзэж чинь. Тэгээд түрүүн бол хэлсэн шүү дээ. Өглөө бас заримдаа хоол халаагаад идчихдэг. Халаасаа бол айгүй гоё амттай байдаг. Тэгээд хоол халааж идэхийн одоо сөрөг тал мэдээж байгаа ах. Манай ажлын бас нэг хүн асуусан. Одоо манай танил өглөө хоолойг халааж иддэг. Тэгээд хоол халааж идэхийн сөрөг тал юу вэ? Дээрээс нь өглөө босчоод ерөөсөө шууд баг нүд нэгийг байж одоо тамхитдаг хүмүүс шууд тамхитдаг юм байна. Өглөө хамгийн ихэнд хийдэг зүйл. Тэгэхээр энэ хоёрын одоо сөрөг тал байгаа л баг. Тэгэхээр энийг та нэг хэлүүлээ. Өглөө босоод ихнийх нь хоол халааж идэв. Тийм хаад. Ер нь бол одоо бид нар бол мэдээж байгалийн одоо матери бит тийм үү. Тэгэхээр бол мэдээж шин соргог сайн мэдчихэж бид нар одоо урд удаа ирүүлэх байх гэсэн үг. Тэгэхээр бол тухайн хоол бий болчоод ойролцоогоор 12 цагийн дараа дахиад одоо халааж идэхлээр одоо хийсэн хоолны маань уургалаг бүтц маань болоо задарч алга болдог. Одоо залуучууд сайн мэдэн дээ одоо уург уусныхаа дараа уурга угаалгүй ингээд тавьчлаар өмхирчдэг шүү дээ. Тэгээ сав өмхирчдэг. Ямар сони юм бэ? Яага өмхирч вэ гэдэг. Энэ бол ерөөсөө цэвэр уургийн задрал. Тэгэхээр бол хоол ч гэсэн мэдээж уургийн бүтц маш ихтэй байгаа тийм ээ. Тэгэхээр хоолыг одоо ил задгаа ингээд хонуулснаас болж маш хурдан задардаг. Дээр нь одоо бидний одоо нүдэнд харагдах байгаа гэсэн одоо энэ агаар мандалд бол тэр чигээр бол одоо нэм бактери байгаа тийм үү. Тэгэхээр энэ нэм бактери маань хоолн дээр нь сууж маш их үрждэг. Яагаад гэвэл тижээт орчин байгаа байхгүй. Нэм бактери үүсэх хоол тижээл тижээвэр илбэг байна гэсэн үг. Тэгэхээр энэ чинь маш их бактери ингээд үрждэг. Яг хүмүүс хэлдэг л дээ. За 100 градусаас дээш хоолоо болгочиход ерөнхийдөө ингээд бактерийн бактери өгчдөг гэж тайлбарладаг. Магадгүй 100% өгтгүү ч үйж болно л доо тийм ээ. Тэгэхээр өгтгүү мөртөө дээр нь идж байгаа хоолчин ямар ч уургийн бүтцэх. Тэгэхээр ямар ч шин тижээлгүй мөртөө хотоодыг цатгаад байна гэсэн утгатай байхгүй. Тэгэхээр бие организм яг хангалттай хэмжээний амин хүчлүүдийг ерөөсөө сайн авч чадахгүй гэсэн. Амин хүчил нь өөрсөөс өгтөөс ирдсэн эднэрийг. Тэгэхээр бол зайлшгүй шин боловсруулсан юм хэрэглэгээд байгаа юм л. За хоёрдугаарт нь бол тамхи гэсэн тийм ээ. Тэгэхээр үлэн дээрээ тамхи татна гэдэг нь бол ерөнхийдөө архаг тамхичсан хүний одоо шинжилтэй. Тэгэхээр бол үлэн дээрээ тамхи татхад бол тамхи бол угийн хүнийг тайвшруулах буюу тийм ээ цадах мэдрэмжийг одоо төрүүлдэг бол бүтээгдэхүүн. Тэгэхээр бол өглөө үлэн дээрээ тамхи татсан бол хотоодны одоо гөрүүлц хөдөлгөөний шууд ажиллуулаад эхэлдэг. Тэгэхээр бол хотоодны шүүс маш их хэмжээгээр ялгардаг. Хотоодны шүүс одоо хоолгүй байхад их хэмжээгээр ялгарснаар болохоор хотоод цоорох буюу хотоодны шархлаа өвчнгүүд мөн цаашлаад ингээд удаан явхлаар бүх төрлийн одоо хавдар төстэй өвчнгүүд үүсэх магадлал тун өндөр болдог. За дээр нь зарим хүмүүсээр кофе. Өглөө дандаа үлэн. Юу яагаад вэ? Тамхи татчаад тэнгуүтээ шууд кофе уугаад цуг. Тэгэхээр бол би бол клубийнхэнтэй бол ингэж зүгэлд юм л да. Ер нь бол монголчууд их кофе хэрэгэлдэг болсон байлээ. Тэгэл кофе хэрэггүй гэхээр хар кофе штэ гэл тэгэл мэтгэлцэн л дээ. Гэхдээ яг би яг үз судлаад шинжилээд байгаа юм биш л дээ. Яг үдс ангаахын ухааныхаа сургуулийнхаа мэдлэгээрээ л авч үзсэн. Би юу гэж зөвлөгөө өгдөг гэхээр өглөө та бити кофе юу. Кофе бол ерөөсөө Монголд ургадаг бүтээгдэхүүн шүү дээ, тийм ээ. Тэгэхээр бол кофе бол ер нь бол дулаан бүсийн буюу нэг үлрэлтэй орон дэлхийн экваторын дагуу ургадаг хүнсний бүтээгдэхүүн шүү дээ. Маш их тийм жимс ногоо илбэгтэй газар ургадаг бүтээгдэхүүн. Тэгэхээр яадаг вэ гэхээр монголчууд болохоор малын гаралтай бүтээгдэхүүн их сайн иддэг. Малын гаралтай бүтээгдэхүүн чинь холестерин ихтэй. Холестерин ихтэй болохоор нөгөө цус өтгөрдөг өвчин, тийм ээ. Цус өтгөрдөг. Дээр нь холестерин чинь бол цусны ханыг гэмтээж өгчдөг. Тэгэхээр бол дулаархлаар нөгөө нэг халуун өдөө салгаа иждэг шүү дээ. Турбаа мурбаас л яг тэрнтэй ижилхэн зэвэрцэн турбаа дундуур одоо өндөр даралтаа ус явуулснаар бол турбаа бууддаг шүү дээ. Дулааны дурд. Яг тэрнтэй ижилхэн холестеринтэй хоол идээд цус өтгөрөөд цусны хан нэмэгдсэн байхад дээрэс нь кофе уугаад идэг. Тэгэхээр бол зүрх судасны өвчлөлтэй одоо давмгаалсан манай улс оронд бол кофе өөр нь бол жоохон сөрөг талтай гэж хэлээд байгаа юм байна. Тэгэхээр бол кофений хэрэглээг ерөнхийдөө хязгаарлая. Ер нь бол нэг тийм сайн талууд маш байгаа. Гэхдээ бидний болохоор нөгөө нэг яг нөгөө нэг одоо газрын бүс тэгээд болоо тийм хоолцсон байдал болохоор яг барууныхтай нийцдэг. Яг барууных чинь жимс ногоо сайн идэх тэгэхээр цус цэвэрчдэг. Одоо таны хэлжсэн сайн нөгөө нэг эслэг өндөртэй бүтээгдэхүүн барууныхаа маш сайн хэрэглэдэг учраас цус цэвэр байдаг. Зүрх судас маш сайн цэвэр байдаг учраас кофе хэрэглээс сэргээд байдаг. Харин бид нар бол ерөөсөө нарийн ногоо жимс иддэг учраас
дан хармахаа зэрэг судас нэлээд өтгөн одоо цус нэлээд өтгөн байдаг учраас дээр нь кофе уугаад судас одоо цусныхын даралтыг бол нэмээд идэг. Тэр бол их хор нөлөөтэй гэж би тайлбарлаж зүйл дээ. За тэгээд кофе оруулж ирж байгаа компаниудыг ч юм уу одоо ямар нэгэн тийм сөрөг зүйл байсангүй зүгээр л яг бодит яг мэдээллийг ингээд та бүхэндээ хүргэж байгаа. Тэгэхээр яг айгүй гоё байдлаар тайлбарлаа шүү дээ. Зэвэрсэн дурбагаар хүчтэй ус явахад бууддаг шүү дээ. Тэрэн шиг цусны одоо тэр судас хаана гэдэг одоо маш нарийн төвшинлэх ухааны талаас нь бол манай инх баримч маань ярьж байгаа. Тэгээд маш баярлалаа. Одоо ингээд өмнөх 3 дугааруудыг бол олон хүмүүс үзсэн. Өөрт чинь бол маш их талархаж байлаа. Тэгээд ер нь бол хүмүүс мэддгүү зүйлээ мэдэж аваад түрүү одоо насаахан хэлсэнчлэн учирч болох үс эрсдлээс өөрийгөө аварж төрүүлж одоо яаж хэвээр заавал тэр эрсдэлд орчоод хамгаалах биш те. Ямар нэгэн байдлаар ирвэл тэгэхээр тамхитдаг найзуудаа сандалж хийдэг. Тамхинасаа гараач гэж дахин зөвлөмөр байна. За тэгээд Monfoodland компани үйл ажиллагаатай бас баг зэрэг танилцъя гэж бодож байна. Ерөнхийдөө Movios гэж бүтээгдэхүүнүүдээр нутагшуулаад одоо хэдийн хэрийн хугацаа өнгөрчв. Анх яагаад энэ бүтээгдэхүүний салбар руу те орох болсон бэ? Өглөөний хоолны салбар руу. Манай компани бол байгуулагдаад 2 жил болж байна. Тэгээд Movios манай эхний бүтээгдэхүүн бол Movios өглөөний хоол ба. Тэгээд өглөөний хоолны үйлдвэрлэлийн салбар руу орох болсон шалтгаан маань бол ерөнхийдөө л одоо энэ Монголд байгаа одоо юу гэм Америкт байж байгаад ирсэн л дээ бид нэр гэр бүлээрээ. Тэгээд яг хаа Монголд ирээд хамгийн анх харж байсан зүйл бол манайд аптек ямар их байна те. Тэгээд энэ эмний хэрэглээ тэгээд энэ өвчлөл гэдэг юм чи ерөөсөө юунаас үүдээд байна. Яаж энэтэй одоо тэмцэх үү? Одоо тэгэл тэгж л харсан. Тэгээд тэн дээр судалгаа шинжилгээ явуулаад яг хаа Америкт байдаг эмч нартай ингээ ярилцаад тэгээ ерөөсөө энэ өглөөний хоолны хамгийн сайн төрөл болох одоо энэ Movios-оор хийдэг гранола cereal гэдэг бүтээгдэхүүн Монголд уус хийх боломж байна гэсний үндсэн дээрээс тэгээд үйлдвэрлэж эхэлсэн. Тэгээд маш амжилттай хүмүүс маань маш сайн хүлээж авч байгаа. Тэгээд угаасаа хүлээж авч байгаа гэдэг нь бас нэг тодорхой хэмжээгээр цаг хугацаа нь яг байсан юм шиг байна. Би тэгж хараад байгаа. Яагаад тэгэхээр хүмүүс зарим хүмүүс бүр бид нэр сонголтгүй болсон. Өглөө одоо юу хийж идэх вэ? Тэгсэн чинь энэ танаа бүтээгдэхүүнийг ингээд одоо бүр аваад ингээд идэж хэрэглээд одоо маш их баяртай байна гэсэн утсал маш их залгаж байгаа л да бид нар л ийм сайхан юм хийсэн таамс одоо маш их баяр үргээ гээд одоо тийм их урмын үг хайрлаж байгаа л да. Тэгээд ямар ч гэсэн амжилттай яваа. Тэгээд манай Movios маань одоо 2 төрөл болсон. Тэгээд бид нар бас одоо үнэхээр цаг завгүй хүмүүс зориулаад одоо гранола бар буюу одоо шахмал хэлбэрээр бас 2 төрөл гаргасан. Тэгээд цаашдаа ч гэсэн өшөө ингээд хамгийн гол нь олон хүнд хүргэх, хүмүүст хэвшүүлэх тэр тал дээр одоо бид нэр ажиллах хэрэгтэй байгаа. За Golden Gym Fitness дээр би бас хичээлдгийн хувьд Golden Gym Fitness маань Monfoodland-тай хамтарч ажиллаад тэр гранола барыг бол зарддаг юм байлаа. Тэгээд Golden Gym Fitness-ийн маань үйл ажиллагаа юу болж байна вэ? За олон салбарууд нээгдээд шинэ тэмцээн уралдаанд бас нэлээд л их байгаа. Тэгэхээр тэр талаар ярихгүй тийм. Тийм манай Golden Gym Fitness клубийн хувьд мэдээж Movios-ыг бас хэрэгэлдэг. Манайх бол одоо яг 4 салбар дөрвөлээ болохоор бас буфеттэй өөрсдөө. Тэгэхээр буфетэндээ бид нар бас Movios бүтээгдэхүүнийг тавиад бас борлуулдаг. Хүмүүс маань өглөө эрт ирээ манай үйл ажиллагаалаа 6-аас нэгдэг учраас зарим хүмүүс нь өглөөний цайгаа ууж амжилтгүй ороод ирдэг. Тэгэхээр бол өглөөнийхэн цайгаа болохоор клубийнхэн буфет дээр цогцолцдог. Манай үйл ажиллагааны хувьд гэх юм бол мэдээж ээлжийн ансах уралдаан маань амжилттай явагдаж байна. Мөн дээр нь бол мистер бас явагдаж байна. Сая яг наадмын хэд хоногийн амралтаар жин асж байгаа хүмүүсүүд маань жоохон тий наадмын урамшуулыг хевлийдээ зарим нь авсан байлээ. Гэтэ гайг баха. Одоо нэг 3-7 хоногийн дараа манай жин асах уралдаан талаар шалгараад одоо хүн гараад ирнэ. Дээр нь бас манай залуучуудын гол одоо оролцдог. Одоо сонирхчдын мистер Golden Gym Fitness клубийн тэмцээн бас болно. Удахгүй тэгээд манай 9 сараас болохоор манай намрын бүх үйл ажиллагаа нэгдэнэ. Тэгэхээр бол хамгийн одоо өргөн цар хүрээтэй маш өндөр одоо туршлагын одоо үндэстээр одоо эхлүүлсэн маш том хэмжээний жин суралдаан бид төлөвлөж байна. Дээр нь бас улсынхаа одоо нийт бүх одоо өөртөө ихтэй залуучуудыг одоо хамруулсан дахин бас мистер уралдаанаа яг ээлж тугаарийн дагуу зарлахад бас бэлдмээ. Гэхдээ зуны улирлын одоо зуны улиралд одоо зохион байгуулсан одоо жин суралдаан мистер маань илүү гаднаас орж ирээд одоо
100-ын 2 одоо сарын турш одоо гаднаас одоо хурж ирээд нэг оюутнууд байгаа шүү дээ тийм ээ. Оюутны хамралтаар байдаг. Тэр хүүхдүүдэд их зориулсан, залуучууд зориулсан арга хэмжээсэн бол одоо намар ихлэхээр наадмаар нэлээ их тарга хураасан. Монголынхан бүх том жижиг бүх хүмүүстэй тий намраас одоо ард түмэндээ одоо яг нийгмийн одоо сайн сайхны төлөө анхаарсан. Нэлээд том ажлууд одоо төлөвлөд байж байгаа. Тэгэлгүй яах вэ? За ингээд спорт нутришн нэвтрүүлэгт хамтдаа үзэгчдэд маш их баярлалаа. SBS HDTV-с та бүхэндээ албан ёсны онцгой хэрэгтэйгээр Английн Премьер Лиг, аваргуудын лиг, Европын аваргын урьдчилан шатны тоглолтод хөл өмгийн тэмцээн уралдаанаас гадна UFC, за холимог талаан, за мөн снукер, бильярд гэх сонирхолтой сайхан спортын тэмцээнүүдийг үзүүлэхээс гадна манай дотоодын одоо үйлдвэрлэл болох нэвтрүүлгүүдээ бид та бүхэндээ үзүүлж байгаа. За ганган гол, хөл өмгийн бестселлер, гарал үүсэл, ногоон талбай, панз гэдэг одоо маш олон нэвтрүүлгүүдээс гадна спорт нутришн нэвтрүүлгийг энэ зуны хуваарьт орж ирээд ингээд бүтэн жилийн циклдээ орсон. Бид бол 7 хоног бүр та бүхэндээ эрүүл мэндийн боловсрол олгох зорилготойгоор нэвтрүүлэг маань үргэлжлэж байгаа маань. Ингээд энэ удаагийн дугаар маань энд хүрээд ерөөхдөө өндөрлөж байна. За дараа 7 хоногийн яг энэ цагтаа бүгдээрээ эргээд уулзахдаа за Movios-ын талаар, бүтээгдэхүүнүүдийн талаар илүү дэлгэрэнгүй танилцах болно. За мөн бусад сонирхолтой мэдээллүүдтэй бас танилцах болно. За ингээд нэвтрүүлгийнхаа төгсгөл өглөөний хоолыг хэрхэн одоо амархан бэлдэх аргуудыг та бүхэндээ санал болгож байна. Та бүхэн энэхүү аргуудаас бас суралцаад өглөөний хоолоо амархан бэлдээд идээд одоо хөвшөөрэй гэж та бүхнээс хүсмээр байна. Ингээд эрүүл сайхан амьдарцгаая. Спорт нутришн нэвтрүүлгийг энэ түрээд өндөрлөж байна. Дараа 7 хоногийн энэ цагт уулзлаа. Түр баяртай залуусаа. Алин болон чидээр тартын. Багат талхан дээр алимны нухш түрхэд дээрээс нь нэмгэн хэрцээ алим тавиад жаахан түлж шараад бэлтэж идэхэд танд 10 минут л хангалттай. Үндэсний өглөөний цай биш гэсэн энэ нь тун амттай байдаг шүү. Чангаанз болон үзэмтэй овьясны каш. Хэрвээ танд өглөө хангалттай цаг байхгүй байгаа бол өмнөх өдрөө овьясны кашаа бэлдэж сэрүүн газар хийж бэлдээд өглөө шарах шүүгэндээ халаагаад чангаанз үзэмтэйгээ хольж бэлтгэхэд танд ердөө л 2 минут хангалттай. Самрын тос болон банантай вафл. Вафлын дээрээ самрын тосоо түрхэд дээр нь нэмгэн хэрцэн банан тавиад дээрээс нь зүгийн балт түрхэж өглөөний цайгаа бэлтгийг зөвлөж байна. Энэ нь хялбархан бөгөөд илчлэг ихтэй өглөөний цай болох юм шүү. Усан үзэмтэй бэлэн өглөөний хоол. Өглөөний хоолыг өвчлэн тараг болон сүүнд хийж иддэг. Та энэ хүн амтнаас залхаж байна уу? Арай ондоо амт мэдрэхийг хүсч байвал бэлэн өглөөний хоолой тараг болон нэмгэн хэрцэн усан үзэмтэй хамт идхийг санал болгож байна. Энэ нь таны байнгын мэдэрсэн тэр амтнаас шинэлэг мөн амттай байх болно. Харин бяцхан хүүхдүүдэд зориулж талхан дээр сметан түрхээд өгөрцөй болон помидороор иймэрхүү байдлаар чимэглэж өгвөл таны бяцхан хүүхдүүд тань таатай байх болов. Уураг гэж юу вэ? Нэмэлт хижээл, амин дэм гэж юу вэ? Та ямар уураг хэрэглэх ёстой вэ? Америкийн амьдралын хэм маяг уусаа нэг спорт талбар байгаа. Тэгээд чи орой хоол идсэн дараа тэд нэр байнга алхаж чинь байнга дугуй унж тий. Эсвэл одоо юу гэдэг байнга жин дээр унж гэсэн хэлж байна. Та яагаад дасгал хөдөлгөөн хийх шаардлагатай вэ? Та яавал эрүүл чирэг байх вэ? Хүн хитрхи хүсэж явж байгаад ганцхан чихийг барбарыг сэтгэхэд энэ та нарын бие өөх болж өрнөлдөх юм аа гэж. Энэ бүх асуултын хариултыг спорт нутришн нэвтрүүлэг мэрэгжлийн хүмүүс танд хариулнаа. Өглөө хоолойг халааж идэх. Тэгээд хоол халааж идэхээс сөрөг тал юу вэ? Дээрээс нь өглөө босчоод ерөөсө шууд баг нүд нэрийг болж одоо тамхи шууд тамхи. Спорт нутришн нэвтрүүлгийн ирэх 2 шин дугаараар та бүхэн өглөөний хоолтын талаар сонирхолтой мэдээллийг хүлээн авч үзээрэй. 7 хоног бүрийн 5 гарагт SBS World Tour уулзцаая. Спорт нутришн нэвтрүүлэг